positive mind эхлэхийн өмнө амьдралд маш хүн цохилт ирж байсан. Нэг жил хагас эмнэлгийн орон дээр хэвтэрт байсан. Маш хүнд өвддөг байсан. Одоо нурууны манай одоо суулгүй диск гэдэг тэр нь болохоор насан туршдаа хэвтрийн хүн болох хэмжээнд байсан. Жил хагас бол маш хүнд зүйлийг туулсан. Харлагаанд орж явах бас босч магадгүй, босхгүй ч магадгүй гэж сүхтээ олох боломжгүй байх гэж төвчнэр ярьж байсан. Яг тэр маш хүнд харгалаа байсан. Тэгээд тэрийг давж гарсны дараа бол ингээд ямар их боломж байдаг вэ гэдэг чин сэтгэлээс энэ боломж нь бол магадгүй positive mind руу энэ олвол зүрх сэтгэлээ явуулсан тэрний итгэл байсан гэж хардаг. Намаа хөл дээр босгосон нэг үг байдаг. Тэр нь болохоор ингээд философийн шар ном уншиж байгаа. Би гэдэг үзлийг бид олохгүй хүн хүчнэ гэдэг. Энэ бол нөгөө цэцгээр боломжийг нээсэн гэдэг үгээс нь positive mind гэдэг буюу эрэг сэтгэлгээ хүн болгон хэлдэг гэсэн тийм 21 аймгийн ингээд тойроо явж Монгол хүмүүст яг энэ эрэг хандлага, эрэг сэтгэлгээ гэдэг юм одоо хатцсан юм хөрсөн дээр нэг үгээр бороо орохоор газар төвтэй адилхан хэрэгтэй чин сэтгэлээс ойлгосон, хийж үнэмссэн. Тэгээд анх нэг 10,000 ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хүчидаа гэж хэлүүлсэн зүйл маань одоо 650,000 хүнд хүрээд дэлхийн одоо 7 улсад одоо 3 хэлээр Орос, Монгол, Англи гэсэн ийм хэлээр хүрсэн байна. Монгол улсын боловсролын сургууль буюу одоо багш бэлддэг сургууль ингээд албан ёсны кредит цагтаа хөтөлбөрж болж орно гэдэг бол маш том зүйл юм байлээ. Монголын бүх багш болж байгаа хүмүүс маань одоо ингээд эрэг сэтгэлгээ буюу positive mind гэдэг хичээлийг үзэж эхэлсэн нь одоо бидний 5 жилийн өмнө ингээд одоо ингээд хийсвэртүүдийн мөрөөдөж те эхлүүлж ирсэн зүйл. Ямар нэгэн юм хүнд хэцүү зүйлийг давж гарсны дараа амьдралд илүү том боломж өгдөг гэдэг хүмүүс олж хардаг. Тэгээд өнөөдөр ингээд миний амьдралын хамгийн том баяр ёслол бол positive mind гэхлээр 2014 онд гэхлээр 15 онд 21 аймгаар 16 онд би нөгөө хүүхдтэй болох боломж өгчээсэн юм чинь төрсөн өдөр хүүхдтэй болж байсан удам залах тийм. Тэгэхээр энэ нөгөө хязгааргүй боломж бол өргөлж байд юм байна. Тэр хүн өөрөө хич өрөмжих хэрэгтэй байна. Энийг бол одоо магадгүй positive mind гэж хэлэх юм байна тийм. Тэрэндээ бол тэр ингээд хич өрөмжсөн амьдрал надад хамгийн том бэлгийг өгсөн. Тэрнтэй адилхан positive mind-ыг олон хүүхдүүдийн зүрх сэтгэл гэдлийг асаасан бүх залуучуудаа бүгдээ хамтдаа хязгааргүй боломжийг нээцгээе гэж уриалж байна.